Сайн байцгаана уу та бүхэнд орой минь хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхүүн Human Channel подкастын маань хуулийн подкаст нь эхэлж байна. За манай өнөөдрийн дугаараар Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч Батэрднийн их төгс хуульч маань оролцож байна. Ингээд танд орой минь хүргэе. За баярлалаа. Хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Өнөөдөр бидний ярилцах сэдв бол өмнөх дугаартаа бол би бас зарлчихсан байгаа. Ер нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны тухай ярилцах юм. Одоо бид нар чинь харцангуй одоо юу гэдгийг одоо суурин соёлын эрхчлэлтэй болоод 100 жил болж байна тийм хүмүүс ингээд энэ хөдөлмөр эрхэлдэг хамтаараа олноороо нийлээд энэ хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэх юм уу да үүсээд одоо 100 гаруй жил болж штэ харцангуй энэ соёл юм бол тогтож байгаа бах. Хууль эрх зүйн боловсронгуй болж байгаа бах. Гэхдээ яг өнөөдрийн сэдв бол одоо яриагаа хоёлаа энэ хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж юу нь юу хэлээд байгаа. Түүний онцлог нь яг юу юм бэ? За тэгэхээр энэ хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг энэ сэдв бол ер нь маш том сэдв л дээ. Яагаад тэгэхээр энэ хүн хөдөлмөрлөж одоо өөрийн амьдралын сайн сайхан байдлаа бий болгодог тийм ээ. Хүн ер нь одоо хөдөлмөрлөхгүйгээр ажиллах, тийм амьдрах боломж нөхцөл хязгаарлагдмал. Тэгэхээр хүний энэ нөгөө заяагдмал эрхийг одоо хангаж байгаа хамгийн одоо суур нийгмийн харилцаа бол өөрөө энэ хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байгаа юм. Тэгэд энэ нөгөө хөдөлмөрийн харилцаа бол ерөөсө хөдөлмөр гэж байгаа тохиолдолд энийг төрийн зохицуулалт орох шаардлагатай болоод хуульчилж байгаа харилцааг нь бол хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж ингэж ойлгоод байгаа. Ер нь одоо бид нэр гэртээ хүүхдээ асарсан ч, гэрийн ажлаа хийсэн ч, албан байгууллагт одоо дарга захирлаар ажилласан ч энэ өөрөө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн харилцаа гэж ер нь ингэж ойлгох ийм өргөн хүрээний ойлголт. Цалин хөлстэй цалин хөлсгүй хөдөлмөр гэж бас яригдж байна. За тэгэхээр нөгөө цалин хөлсгүй хөдөлмөр гэдгийг бол ихэвчлэн эмэгтэйчүүд эрхэлдэг ийм одоо хөдөлмөрийг бол цалин хөлсгүй хөдөлмөр байна. Энэ цалин хөлсгүй хөдөлмөрийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бол энэ одоо хөдөлмөрийн одоо эдийн засгийн эргэлт үр өгөөжөөр үндэсний нийт бүтээгдэхүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн бол одоо маш хурцтайгаар өснө гэдэг судалгаа хүртэл гаргасан байна. Тэгэхээр одоо яг энэ нийгэмд нэг тогтсон ойлголт нь юу вэ гэхээр зэрэг хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа гингүүт за одоо нэг ажилдаа үдэн гаргаж байгаа дандаа аав нарыгаа тий энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцааны одоо ажилтан, ажил олгогч гэдэг субъект болж оролцоод байна гэж ингэж ойлгоод байдаг бол энэ хөдөлмөрийн харилцаа гэдэг харилцаа бол өөрөө маш өргөн хүрээний юм харилцаа юм аа. За тэгээ бусад эрх зүйн харилцаанаас ялгардаг одоо гол онцлог нь бол энэ харилцаа одоо хүний суур хэрэгцээг хангаж байдаг ийм харилцаа учраас бол онцлогтой. За бас нэг онцлог нь бол энэ харилцааны талууд болох ажилтан, ажил олгогч нарын одоо яг тэр статус нь одоо тэнцвэртэй байдаггүй. Жишээлбэл ажил олгогч бол одоо хөрөнгөтэй, одоо эрх мэдэлтэй байдаг бол ажилчин хүний хувьд бол энэ нь өөрийн оюуны болоод одоо биеийн хүчээ үнэлэх ийм одоо нөхцөл байдалтай байдаг учраас энэ хөдөлмөрийн харилцааг төрөөс тусгаалan хууль гаргаж ажилтан, ажил олгогч нарын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ингэж одоо хөдөлмөрийн харилцаа хуульчилсан ийм онцлогтой харилцаа юм аа. Сая та хэлж ин л да цалин хөлсгүй ажил гэдэг. Энд илүү их нөгөө эмэгтэйчүүд одоо яг энэ харилцаанд ороод байна гэдэг. Жишээлбэл та бас жишээ дурдаад хэлвэл жишээ дурдаад хэлэх юм бол одоо эмэгтэйчүүд асархуун шинжтэй хөдөлмөрийг эрэгтэйчүүдээс одоо бараг 5 дахин илүү одоо хийж гүйцэтгэж байна. Хин нэгэн гэр бүлийн маань гишүүн өвдөх магадгүй одоо ингээд хүүхэд нь одоо ханаа түрээд цэцэрлэгтэй явахгүй ч юм уу те ийм тохиолдол үүслэе гэж бодоход эмэгтэй одоо эхнэр нөхөр хоёрын хин нь ажилласаа чөлөө авч байна. Одоо хин нь хүүхдээ асарч байна гэх юм бол эмэгтэйчүүд энэ одоо үүргийг одоо илүү хүлээж байгаа ийм одоо асуудлыг бол нөгөө цалин хөлсгүй хөдөлмөр эрхлэлт гэдэг зүйлд ингэж ойлгоод байгаа. За дээрэс нь энэ нөгөө магадгүй эцэг эхээ асрах те энэ үргийг ч гэсэндээ яг өнөөдөр бодит амьдрал дээр бол эмэгтэйчүүд илүү хүлээж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо энэ үргийг илүү хүлээснээрээ нөгөө орлого буурах тэгээд энэ одоо хөдөлмөр эрхэлсэн боловч нөгөө орлого олж чадахгүй ингээд ажил хөдөлмөрөөсөө завсардах гэх те ийм байдлаар одоо нөхцөл байдал эргэж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талууд эрэгтэй эмэгтэй одоо тийм ээ гендерийн тэгш байдлыг хангах гэдэг нь өөрөө энэ Монгол улсад одоо амьдарч байгаа хүмүүс
гэр бүл амьдралын балансаа хүртэл ингэж харилцан тэнцвэртэй хангахтай холбоотой юм бас ойлголттой байгаа. Тийм хууль эрх зүйн орчин ч гэсэн сүүлийн үед бол бас нэлээдгүй нэ гендер эрх тэгш байдлыг хангах тухай дээр бол нэлээд оролцоотой ийм хууль эрх зүйн зохицуултууд сүүлийн үед их батлагдаж гарч байгаа тий. Одоо сүүлийн энэ хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр ч гэсэн энэ тухай зохицуултууд орж ирсэн баг. Гэхдээ нэг талаасаа хөгжиж байгаа одоо нийгмийн одоо энэ харилцаа болгоныг зохицуулах гэр бас боломжгүй. Гэхдээ ингээд илүү сайжруулад хөгжүүлээд байгаа боловч нөгөө талаасаа яг энэ одоо цалин өсөхгүй одоо хөдөлмөр эрхлэлт ажил эрхлэлт гэдэг дээр бас нэг юм хэлэхэд хүүхэд өвдөхөд магадгүй нөгөө нэг ээж нь те эмэгтэй хүн хүүхдээ асрагч гэдэг юм эмнэлэгт аваад итгэж гэдэг юм уу өмнө нь бол энийг нөгөө хүүхдээ асарж байгаа ээжид лист олгодог юм байдлаар бас эрүүл мэндийн сайдын тушаал гарцсан энэ тушаалтай холбоотойгоор юу гэдгийг нөгөө хүүхдээ асарж байгаа сувилж байгаа эмнэлэгт аваад хөвцсөн ээжүүдэд бол нөгөө нэг листээр цалингийн ингэж олгодог ийм зохицуулт байсан. Энэ одоо миний санаж байгаагаар 2018 онд жишээлбэл энэ тушаал хүчинг болсон байх жишээтэй тийм. Тэгэхээр эн чинь нөгөө нэг эсрэгээрээ бас яг энэ байдал дээр тийм учир дутагдaltaй шийдвэрүүд бас гараад байгаа юм болов уу гэж энэ дээр таны байр суурь ямар байдгийг. За тэгэхээр нөгөө ер нь бол энэ нөгөө гендрийн тэгш байдлыг хангахтай холбоотой энэ яагаад хууль тогтоомжуудад өөрчлөлт ийм бодлогоодыг ер нь хэрэгжүүлэх гээд те ингээ яваад байгаа юм бэ гэж. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө юу гэдгийг эмэгтэйчүүдэд одоо тэр гэр бүлийн үүргийг асархуун үүргийг илүү одоо ноогдуулаад байгаа явдал нь бол өөрөө нөгөө эмэгтэйчүүд нийгэмд тэгш оролцоотой байх боломжийг хязгаарлаад байгаа. Ийм одоо явдал гараад байгаа. Тэгээд талуудын оролцоо тэгш одоо хангагдахгүй болохоор одоо нийгэмд одоо харилцан баланс нь хангагдахгүй. Жишээлбэл энэ зөвхөн одоо эмэгтэйчүүдийн эрхийг хангах гэдэг юм шиг бас нөгөө андуурч бас ойлгоод идэг. Гэтэл одоо энэ талуудын тэнцвэртэй байдал хангагдсанараа хүмүүсийн энэ нийгмийн харилцаанд орж байгаа бүх хүмүүсийн хувьд одоо үр дүнтэй ийм одоо өгөөжийн одоо хүн болгон хүртдэг. Ийм л одоо тэр гендрийн тэгш байдал гэдэг ойлголт байгаад байгаа учраас одоо талууд бол энийг тэгш байдлыг хангахын төлөө илүү ингэж анхаарч ажиллаад байгаа гэсэн үг. За тэгээд нөгөө тэр хүүхэд одоо асарж байгаа ажилтнанд одоо хүнд лист олохгүй байгаад байгаа. Дээрээс нь энэ одоо үүргийг нь бол ажил олгогчд илүү одоо ингэж ачаал болгож ингэж олгоод зохицуултууд ингэж орж ирээд байгаа л харагдаад байгаа юм л та. За ер нь энэ хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хэрхэн үүсдэг юм. Одоо өмнө нь бол юу гэдгийг та бас хэлж штэ. Ажилтан ажил олгогч хоёрын хооронд энэ хүч тэнцвэргүй энэ харилцаанд зайлшгүй одоо мэдээж хэрэг энэ хууль төр орж ирж энэ хууль баталж тэ энэ орчныг бүрдүүлж өгч энэ балансыг барих тухайд бол мэдээж хэрэг анхаарал халамжаа тавиад явна. Гэхдээ одоо юу гэдгийг за энэ сайн хөдөлмөрийн хуулийн тухай шинжилсэн найруулга дээр бас энэ заалтууд илүү их сайн орж өгсөн байна гэж би харж ирсэн. Янз бүрийн одоо ажлын байрнууд байна те үйлрлийн чанартай ч гэдэг юм уу эсвэл ростороор ажилладаг ч гэдэг юм уу энэ үед зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр ч гэдэг юм уу хүмүүсийг нөгөө ажилуулцдаг эсвэл нөгөө тушаал гаргахгүйгээр зүгээр аман байдлаар нэг хилцэл маягаар тохироод тэгээд хүмүүсийг ажилуулцдаг дараа нь энэ маргаан үүсгэхэд бол ажил олгогчийн талд илүү их нөгөө шийдвэрлэгдээд идэг ийм тохиолдлууд их байсан. Энэ шинэ хуулийн шинжилсэн найруулгаар ерөнхийдөө энэ зохицуултуудыг яаж оруулж өгсөн бэ? За тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа яаж үүсдэг вэ гэж. За тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бол хөдөлмөр ажил үүргийг хийж гүйцэтгэснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа одоо үүсэж байгаа. За ажил олгогч ажилтнтай хөдөлмөрийн гэрээг одоо бичгээр байгуулах үүрэгтэй. Энэ үүргээ одоо хэрэгжүүлж чадаагүй бол 10 хоногийн дотор бичгээр заавал гэрээ байгуулахыг хөдөлмөрийн тухай хуулинд зааж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэдэг нь ажил олгогчийн одоо удирдлага заавар дор заасан байршилт нь ажил үүрэг хийж гүйцэтгээд тэгээд цалин хөлс авахаар талуудын харилцан эрх үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гинэ гэд. Ингээд үзэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бол маш ийм өргөн хүрээний харилцаа болсон. Одоо энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд бол хуваарай хөдөлмөр эрхлэгч, малчин, тийм ээ. За тэгээд одоо ажил төрөл орохоор одоо ажил горилогч нар за мөн одоо тэр ихтэй сургуульд одоо мэрэгжлийн боловсрол эзэмшиж байгаа одоо тэр
суралцагчид за мөн мэдээж одоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааны одоо хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан ажил олгогч нар тий эдгээрийн хооронд энэ үүсэж байгаа харилцааг бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ингэж өргөн хүрээнд энэ хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар бол хуульчилж өгсөн. Тэгэхээр ингэснээрээ энэ одоо хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхлэхэд энэ хуулинд одоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь зарчим гэж одоо хуульчлагдаад энэ зарчим нь одоо энэ хуваараа одоо хөдөлмөр эрхэлж байгаа зах дэлгүүр хоршоо тий энэ бизнес эрхэлж байгаа энэ бүх хүмүүст энэ хөдөлмөрийн харилцааны суурь зарчим үйлчилнэ гэдгийг бол одоо ингээд хуульчилсан байгаа. Тийм. Тэгээ энэ суурь зарчим нь болохоор нөгөө хүнийг ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхал, дарамт хүчирхийллээс ангид байх, үзэл бодлоо одоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг эдгээр эрхүүдийг нь бол одоо энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд баталгаатай эдэлнэ гэдэг ингээд зааж өгснөөр бас юм онцлог болсон. Тэгээ одоо яг баталгаатай эдэлж чадах уу? Одоо жишээлбэл ажилтан за ер нь одоо юу гэдгийг төрийн байгуулагч гэдэг юм уу, хувийн хвшлийн байгууллагуудад удирдах албан тушаалтууд хүйсийн үед ярих юм бол эрэгтэй хүмүүс илүү их удирдлагын албан тушаалд ажиллаж идэг. Тэгэхээр одоо яг одоо таны яриад байгаа энэ үндсэн зарчим хангагдаж чадах уу? Жишээлбэл одоо үг үзэл бодол ихтгэл өмчлөө чөлөөтэй илэрхийлэгч гэдэг юм уу те одоо магадгүй нөгөө ажилтнуудад их хвчлэн тохиолдог тэр тусмаа эмэгтэй ажилтнуудад нийтлэг тохиолддог энэ ажлын байрны дарамтууд бас харьцангуй өндөр байд юм болов уу гэж харддаг. Ер нь энэ ажлын байрны дарамт гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Тэгэхээр энэ ажлын байрны дарамт гэдэг бол энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд оролцогчид үзүүлж байгаа одоо бие болон хилээр тэгээ мөн сэтгэл зүйн эдийн засгийн хувьд учруулж байгаа одоо тэр үйлдэл одоо хохирол учруулж болох зүйлүүдийг хэлээд байгаа юм л да. Ажлын байрны дарамтын одоо илрэн гарах хэлбэрүүд нь одоо айлган сүрдүүлэх, занал хийлэх, одоо бие махбод одоо халдах, хүчирхийлэх тийм ээ. За мөн одоо бэлгийн дарамт учруулах зэрэг одоо мөн одоо сэтгэл зүйн хувьд одоо дарамтанд оруулах, мөн одоо ялгуурлан гадуурхалтанд үртүүлэх зэргээр энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хориглосон ийм одоо зан үйлийг гаргахыг бол ажлын байрны одоо дарамт ялгуурлан гадуурхалт гэж ингэж ойлгож байгаа. Нэг үзэгчээс асуулт ирсэн. Ямар асуулт гэхээр нэг төрийн байгууллагад ажилладаг. Удирдлага нь бол удаа дараа одоо мессеж бичих, уулзах, тэ хамт хоол идэх ийм өсөлтүүдийг удаа дараа тавьдаг. Ажилтан одоо энэ тохиолдолд бол зөвшөөрөөгүй. Яг энэ зөвшөөрөөгүйтэй холбогдуулаад удирдлагаас нөгөө ажилтны хэвийн үйл ажиллагаагаа ажил албан тушаалаа эрхлэхэд нь зориуд саад очруулах гэдэг юм уу шууд бусаар ямар нэгэн байдлаар ингээд нөлөөлдөг. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ дарамт шахалтанд оруулдаг гэдэг юм уу. Хэвийн ямар ч гэсэн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад энэ боломжгүй нөхцөл байдал үүсээд эн чинь өөрөө магадгүй нөгөө ажилтны сэтгэл зүйн хувьд бол маш олон дарамтууд ирнэ те одоо стрессдэх юу нойргуудагч гэдэг юм уу гэл олон төрлийн сэтгэл зүйн эсрэг үр дагаврууд гарч ирээд идэг л дээ. Тэгэхээр жишээлбэл энэ тохиолдолд магадгүй энэ ажлын байрны дарамт энэ бэлгийн дарамтын тухайд яг ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд одоо хохирогч хэн хандах ёстой хаанаас эхлэх ёстой юм бэ? Тэгэхээр энэ хохирогчийн хувьд асуусан асуултыг ингээд үзэхээр ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн болох нь харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн тохиолдолд одоо хөдөлмөрийн тухай хууль зааснаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, за хүний эрхийн одоо үндэсний комисс, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, шүүх зэрэг одоо байгууллагуудад гомдлоо гаргах эрхтэй гэд одоо хуулинд тодорхой зааж өгсөн. За тэгэнгүүт одоо яг энэ ажлын байрны бэлгийн дарамтанд ялангуяа өртсөн одоо тэр ажилтнуудад бол энэ талаар гомдлоо гаргахад нь энийг үр дүнтэйгээр хүлээж авч шийдвэрлэдэг механизм нь бодитоор ажиллах нь маш юм ач холбогдолтой чухал байгаа юм. Гэтэл одоо ингээд магадгүй эмэгтэйчүүд энэ төрлийн дарамтанд өртөөд гомдлоо гаргахад нь тэр гомдлыг хүлээж авч байгаа одоо тэр гомдлыг шийдвэрлэх гэж байгаа тэр арга механизм нь бодитоор үр дүнтэй ажиллахгүй байгаа тохиолдолд тэр одоо хүмүүс дахин одоо тэр гомдлоо гаргах тийм эер зориг нь бол одоо хүнд байдалд ингэж орноо. Тэгэд энэ ажлын байрны яг бэлгийн дарамтын тухайд авч үзэхэд энэ бол өөрөө зөвхөн тухайн хүн гомдол гаргах асуудал биш. Магадгүй одоо танай ажлын байран дээр байгаа одоо нэг одоо дулмаг ажлын байрны бэлгийн дарамтын шинжтэй үйлдэлээр одоо хэн нэгin итгээд одоо учруулахад нь тэрийг харсан этгээд буюу 3 дахь этгээд энэ талаар мэдээллийг мөн одоо гаргаж болдог.
Ягаад тэгэхээр энэ ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал бол маш их төвөгтэй ийм асуудал. Одоо яг тэр бэлгийн дарамтанд өртсөн хүний хувьд яг тэр байр сууриас нь авч үзэхэд тэр хүмүүс яг уучраа олохгүй, айдаг, сандардаг, санаан зовдөг, шүн одоо нойргууддаг, сэтгэл зүйн маш дарамт стрестэнд ордог. Ингээд тэр байгууллага цаашид ажиллах ихтгэл үнэмшилгүй болдог. Тэгээд тэр одоо энэ ажлын байрны бэлгийн дарамтанд бол 97% нь одоо эмэгтэйчүүд өртөөд байна гэсэн судалгаа одоо дээр бол гарсан байсан. Тэгэхээр эмэгтэйчүүд бусдын адил хөдөлмөр эрхлээд одоо энэ би баттай дорчтой адилхан амьдрах боломжтой юм байна гэдэг ихтгэл үнэмшилээ алддаг. Ийм одоо сөрөг үр дагавартай тэр хүний одоо тэр сурсан мэдсэн хөдөлмөрийн хамт олонны дунд байх тэр одоо хамаг одоо ирмэлцлийн одоо байхгүй болгож байгаа ийм одоо сөрөг зүгээр наад захын үр дагавартай цаашлаа тэр хүн чинь сэтгэл гутрал айдас төгшүүр гэдэг зүйлд өртөн тэгээд энийн цаашлаад бүр тэр хүн одоо амиа хорлогдож хүргэж болцшгүй ийм аюултай одоо нийгмийн хор аюултай үйлдэл гэдгийг бол одоо энэ чинь маш олон судалгаагаар олон улсад ч тэр манай улсад ч тэр ингээд гаргаад байгаад байгаа. Гэтэл энэ ажлын байрны бэлгийн дарамтыг ингээд судалгаагаар үзэхэр шинжтэй үйлдэлүүдийг одоо энэ дарамтанд өртөж байгааг мэдэхгүй тэг хаана хандхаа мэдэхгүй ийм тохиолдлууд бол одоо маш их шиг байгаа. Одоо байдлаг. За тэгвэл хөдөлмөрийн тухай хуулийн дээр энийг одоо энэ олон улсын хөдөлмөрийн байгууллагын дарамт хүчирхийллийн эсрэг 102 дугаар конвенц гэдгийг энэ дэлхий дээр энэ дарамт хүчирхийллийн хохирогч болж амь насаа алдсан, амьдралаа золиослсон маш олон хүмүүсийн өмнөөс энэ олон улсын хөдөлмөрийн байгууллагын одоо нийгмийн одоо зөвшлийн 3 тал олон улсын одоо төвшөнд бол энэнийг бол хориглох ёстой гэдэг энэ конвенцийг бол 2019 онд олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ойгоор ингэж баталсан баг. Энэ конвенцийн одоо гол агуулга нь юу вэ гэхээр энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаа гэдэг харилцааг агуулгыг маш өргөн хүрээгээр тодорхойлж энэ одоо ажлын байрны дарамтыг бол зөвхөн ажил олгогч ажилтны хооронд төдийгүй 3 дахь читгээдээс ч бас ирж болохыг тэр одоо олон улсын хөдөлмөрийн байгууллагын 102 дугаар конвенцэд заасан байгаа. Тэгээ энийг одоо яг юу хэлж байна вэ гэхээр зэрэг жишээлбэл одоо энэ бид нар ресторан одоо үйлчлэгээний газруудаар үйлчлүүлэхэд одоо манайхан ч нэг хэрэглэгч та хаан гэд ингээд яриад байдаг штэ тий. Яг тэгээд ийм байдлаар одоо тэр зөөгч тэр үйлчлэгээний байгууллагын ажилтнуудыг одоо дээрлэхдэг тий дарамтын шинжтэй үйлдэлүүд гаргадаг ийм тохиолдлууд бол нилээдгүй байдаг. Тэгээ энэ бол одоо жишээлбэл багш нарыг бол одоо эцэг эхчүүдийн зүгээс эмч нарыг бол одоо тэр өвчтнүүд бол өвчтний зүгээс бол зөв бусаар дарамтлах ийм тохиолдлууд бол байдаг. Энийг бол 3 дахь читгээдийн дарамт гэдэг. Тэгээд энэ 102 дугаар конвенцийн өөрийнх нь одоо тэр гол зохицуулалтын агуулга нь юунд байна вэ гэхээр зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хаана байна? Ажлын байр хаана байна? Тэр өөрөө дарамтгүй хүчирхийлэлгүй орчин байх ёстой гэдэг имийг энэ конвенц өөрөө тунхаглаад байгаа юм. Тэгээ энэ конвенц батлагдсанаас хойш манай хөдөлмөрийн тухай хууль шинжилсэн найруулга гараад үзэл баримтлал нь боловсруулагдаад ингээд өөрчлөлт орсон учраас хөдөлмөрийн тухай хуулинд одоо энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл одоо лиг хориглох, энээс урьдчилан сэргийлэх, одоо гарсан гомдлыг шийдвэрлэх, таслан зогсоох тийм ээ хариуцлага хүлээлгтэй холбоотой журмыг ажил олгогч баталж мөрдүүлэх үүрэгтэй. За энэ журмыг баталж мөрдүүлэхээс гадна ажил олгогч нийт ажилтнуудад ил харагдах газар ажлын байрны дарамт хүчирхийллийн шинжтэй одоо үйлдэл одоо гаргасан одоо ажилтны талаар мэдээлэх, тэр хохирогч гомдол гаргах ийм одоо субъект гомдлыг хүлээн авах ийм одоо хүний хаяг утас одоо мэдээллийг байршуулах үүрэгтэй гэдэг ингээд хуулинд хуульчлаад өгчихсөн. За тэгвэл өнөөдөр одоо энэ манай төрийн байгууллагууд ч тэр одоо хувийн хуулийн этгээдүүд ч тэр ер нь энэ хүний ажлын байран дээр энэ талаар бид нэр ингээд ороод харахад тэр одоо мэдээллийг авч болохоор байна уу? Гээд харах юм бол эргэлзээтэй учир дутагдал хууль өөрөө хэрэгжихгүй л байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хууль бид нар ингээд батллаа гэж бодоход энэ хуулийг бид нар хэрэгжүүлснээр энэ хууль амьдрах ийм одоо учиртай байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хуулийг одоо хэрэгжүүлэх энэ ажил олгогч нар маань энэ талаар бас өөрсдийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх ийм одоо шаардлагатай. Яагаад ажил олгогч ийм шаардлагатай вэ гэхээр ажлын байрны дарамтанд өртсөн
одоо ажилтан гэдэг бол бүтээмжээ алддаг. Тэр байгууллагын мූл ажиллагаа хинээр дамжиж одоо тийм ээ тэр байгууллага өөрөө юугаар дамжиж илэрхийлэгдээд байгаа юм бэ гэвэл ажилтан хүнээрээ л тэр байгууллага дамжиж илэрхийлэгдэж байгаа шүү дээ. Гэтэл тэр ажилтных нь одоо эрхийн байдал хүндрэлтэй дарамт хүчирхийлэлд өртсөн ийм байгаа тохиолдолд тэр байгууллагыг зөвөр илэрхийлэх тэр одоо байгууллагын бүтээмж өсөх тийм ээ ийм одоо шилдэг инновац шийдэл гаргах ч гэдэг юм уу те ийм одоо боломж болцоо бол хязгаарлагддаг. Тэгэхээр энэ дарамт хүчирхийллээс ангид орчныг бүрдүүлснээрээ зөвхөн одоо юу гэдгийг нэг эмгтээчүүдийн эрхийг хангах гээд байхаасаа илүү энэ бол одоо хүн төрөлхтний мөн одоо бизнес эрхлэгч нарын ч гэсэндээ тэр орлого тийм ээ тэр амжилтынх нь одоо үндэс тодорхой үндэс нь болох тийм одоо суур асуудал байгаа байхгүй. Гэтэл бид нар ерөөсөө суур асуудал анхаарч үзэхгүйгээр одоо нэг тийм юу гэдэг бүтээмжээ өсгөе одоо ингээд инновац нэвтрүүлье гэд ингээ яриад яваад идэг. Гэтэл яг бодит байдал тэр байгууллагын хөдөлмөрийн орчин өөрөө дарамтгүй хүчирхийлэлгүй байж чадчихэв. Энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал байхгүй. Дарамт хүчирхийлэлд өртсөн ажилтан эрүүл мэндээрээ хохирно. Үйлдвэрлэлийн осол одоо тийм ээ эндэгдэлд өртөх магадлал ихсэн. Мөн одоо тэр сэтгэл зүйн дарамтанд орсноор алдаа эндэгдэл гаргаад тэр байгууллагт одоо бас хохирлж очихыг бол үгүйсэхгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тийм тэгэхээр энэ ийм суур асуудлыг бид нар бол бас үнэхээр энэ ажил олгогч ажилтан хин айл нь өнөөдөр тэрийг бас дахиж эргэж хараад энэ хуулиа хэрэгжүүлээд ингээд ажиллахын зүйтэй болоо гэж боддог. Тэгэлгүй яах вэ? Одоо харамсалтай нь сүүлийн үед одоо юу гэдгийг энэ бас нийгмийн харилцаануудыг зохицуулсан хуулиудыг одоо шинжилэн найруулад тий одоо ингээд дагаж мөрдөд эхэлж байна л да. Гэхдээ одоо ингээд бас сүүлийн ярилцлагыг бас хийж яхад л нөгөө сэтгцэд учирсан хор уршгийг барагдуулах тухай тэгээ шүүх шинжилгээний тухай хуулийн шинжилсэн найруулга дээр энэ заалт орж ирсэн боловч өнөөдөр бас яг мэргэжлийн хөлж ярьж л байна л да тий зүгээр л нэг одоо цаасан дээр нэг хараар бичсэн нэг зүгээр нэг цаас л үлдлээ гэж байгаа байхгүй яг нөгөө нэг хууль чинь өөрөө хэрэгжиж амилдаг. Гэтэл бас яг энэ тохиолдол дээр тий яг энэ хөдөлмөрийн тухай хуулийн энэ одоо юу гэдгийг ажлын байрны дарамттай холбоотой заалтууд өнөөдөр хэрэгжиж байгааг бол бас үгүй учир дутагдaltaй. Тэгэхээр энэ нөгөө хуулийн мөн чанар нөгөө яг амилж үйлчлэх тэр боломж нь өнөөдөр болтол хязгаарлагдмал байгаад үнэхээр харамсаж байна л да хуульч хүний хувьд. Зүгээр одоо юу гэдэг урлагийн байгууллагуудад ч гэх юм уу илүү их энэ бас дарамт тохиолддог юм байна гэж ойлгосон. Одоо нөгөө удирдлагын ч гэх юм уу, удирдаач нь ч гэх юм уу тий найруулагч нь ч гэх юм уу янз бүрийн байдлаар одоо энэ дарамтуудыг банк үзүүлдэг. Зүгээр нэг үйлчлүүлэгч бас зөвлөгөө авч ирсэн. Яг энэ тохиолдолд би яах ёстой вэ? Гэдэг асуудлуудыг ингээд яриад эхэлж байгаа. За ямар ч гэсэн юу гэдгийг хүний эрхийн үндэсний комиссд хандаад тэндээс нэг дүгнэлт гаргуулад за тэр дүгнэлт бол одоо юу гэдгийг тухайн одоо аж ахуй нэгжийн удирдлага руу ч гэдэг юм уу эсвэл нөгөө дээд чатны байгууллага руу ч гэдэг юм уу нэг дүгнэлт явуулаад байгаа шиг байна те. За ийм байх боломжтой байна. Одоо магадгүй одоо ийм харилцаа үүссэн байна ч гэдэг юм уу ийм байдлаар одоо гэтэл яг тэр нөгөө нэг хуулийн хэрэгжилтийг хангуулдаг ч гэдэг юм уу арга хэмжээ авдаг хариуцлага тооцдог энэ механизм нь өөрөө тодорхойгүй байгаа мó энэ хуулийн хэрэгжилтэнд хангагдахгүй байгаа мó тэгэхээр энд яг энэ тохиолдолд юу гэдгийг ажлын байрны бэлгийн дарамт учруулад байгаа тэр ажил олгогч байдаг юм уу удирдлагч байдаг юм уу хин нэгэнд яг ямар хариуцлага тооцдгийг энэ одоо сүүлийн үед бас яг энэ тодорхой шийдвэрлэгдсэн ч гэдэг юм уу ийм кейсүүд танд байх уу? За тэгэхээр кейсүүд бол байгаа. Тэгээд энэ ажлын байрны бэлгийн дарамт одоо учруулсан хүнд ямар хариуцлага хүлээх вэ гэж. Тэгэхээр энэ бол хуулийн одоо хариуцлагууд байна. Нэгдүгээрт бол ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээнд нь таны одоо энэ байгууллага дээр гаргасан ажлын байрны дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтын шинжтэй үйлдэлийг бид нэр төвчгүй таны хөдөлмөр эрхтийн харилцааг шууд одоо цуцлах ноцтой зөрчил тооцно гэдгээ тохиролцох. Энийг хөдөлмөрийн дотоод журам гэрээ мөн одоо тухайлан зохицуулсан хэм хэмжээндээ зааж өгөх. За энэ бол хөдөлмөрийн сахилгын хариуцлагын асуудал тийм үү. За дараа нь энэ бол зөрчлийн хуульд заасан хариуцлага мөн одоо эрүүгийн хуульд ажлын байрны бэлгийн дарамт учруулснаас одоо учруулсан хүнд хариуцлага хүлээх зохицуултууд тус хуульчлагдсан. Тэгэхээр ер нь энэ ажлын байран дээрх бэлгийн дарамтын шинжтэй үйлдэлийг зүгээр л одоо энэ манай байгууллага дотооддоо зохицоод юм уу шийдвэрлэх асуудал биш. Энэ бол гэмт хэрэг. Энийг гэмт хэрэг гэдэг чинь өөрөө нийгэмд аюултай үйлдэл байхгүй. Энийг ингээд хуульчлаад өгсөн.
Тэгээ энэ дээрээс одоо ингээ яалаа аваад явж байгаа тохиолдлууд бол одоо байж штт. Тэгээд энэ Монгол улсч одоо гэр бүлийн хүчирхийллийн одоо эсрэг хуулиа одоо сайжруулад энэ хуулийн хүрээнд одоо тэр хохирогчийн гомдлыг үнэлж үзээд ингээ шүүх бол бас энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг маш тодорхой хэрэгжилж бас үр дүнтэй ингэж ажиллаж байгаа гэж би бол одоо өөрөө хойсоо бол харж байгаа. Дээрцсэн энэ нөхцөл байдал бол дээрцсэн. Яг үүнтэй адилхан энэ ажлын байрны дарамт хүчирхийллийг бид нэр таслан зогсоохоор одоо нөгөө тууштай тодорхой ажиллах шаардлагатай байгаа байхгүй. Одоо нэг юм ярьж болохгүй сэдвч юм шиг тий эсвэл одоо энийг зохицуулахад айгүй төвөгтэй юм шиг эсвэл одоо юу гэдгийг хин нэгэн хүнийг одоо гутааж доромжлох гээд байгаа юм шиг ийм үйлдэл бол энэ юусоо биш. Энэ бол маш тодорхой асуудал байхгүй. Ажилтан лууга одоо тэр бэлгийн сэтлээ эсвэл одоо хүний хүсээгүй байхад нь одоо тэр мессеж бичих, хоолн дуурах, болзоон дуурах зэргээр ингэж дарамтлаад тэгээд үүнээс үүдэлтэй үр дагаврыг бол одоо дэлхийн нийтэд бол нөгөө зөвшөөрөөгүйтэй нь холбогдуулж тэр ажилтныг эдийн засаг, ажлын байр тий одоо бусад хэлбэрээр одоо айлган сүрдүүлэх одоо quid pro quo гэдэг тийм одоо байдлаар хандахыг бол одоо манай хөдөлмөрийн тухай хуулийн дээр бол бүр хориглоод өгчихсэн байж байгаа. Тэгэхээр энэ одоо маш тодорхой зохицуултуудыг бид нэр мэдэх ёстой байгаа байхгүй. Энийг одоо мэдхгүй те хүмүүс маш их байгаа даа. Тийм шаардлага тавих ёстой. Тэгээд нөгөө одоо үнэхээр тийм үйлдэл ирэх юм бол тэрийг эхлээд ажилтан өөрөө тэрийг талсан зогсох. Би энийг одоо хүсэхгүй байгаа гэдгээ тодорхой илэрхийлэх те. Ер нь одоо нөгөө тэр хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа талууд хэн аль нь бид нар одоо магадгүй нэг кофе шопод кофе захиалаад уухтаа ч гэсэндээ бид нар хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд 3 дахь читгээдийн зүгээс оролцоод байгаа шүү дээ. Гэтэл одоо тэр кофегоо ч нэг одоо эвтэйхэн аваад уучихгүй тэнд одоо тэр өдөр гарсан одоо өөрийнхөө хувийн байдлын стрессээ тэр одоо баристад одоо гаргаад ч юм уу те ийм үйлдэл гаргах нь өөрөө дарамт хүчирхийллийн шинжтэй үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар одоо мэдээд энэ нэг нэгэндээ одоо хүндэтгэлтэй ханддаг ийм байх юм бол энэ нийгэм өөрөө дарамт хүчирхийллээс ангид байх ийм нөхцөл бүрдэх боломжтой байгаа. Тэгээд энэ Европын зарим орнуудад ялангуяа үйлчлэгээний салбарын ажилтнуудын одоо тэр үйлчлэгээнийх нь зэг дээр та манай ажилтныг дээрлэгсэн, дарамтлсан те ийм шинжтэй үйлдэл гаргах юм бол бид таныг төвчгүй гэдгээ ингээд тэр байгууллага, тэр ажилтан, ажил олгогч илэрхийлсэн ийм одоо мэдээллийг гаргаад тавьчихж байгаа байхгүй. Бид нар өнөөдөр одоо тэр төрийн өндөр дээд албан тушаалтнаасаа өсвөлээд энэ нийгмийн эд эс тутамдаа бид нар энэ дарамт гэж юу вэ, хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй л байхгүй. Жишээлбэл одоо энэ сэтгэл зүйн шинжилгээ ухаанч тэр энэ ажлын байран дээр одоо ажиллах үйл ажиллагаач тэр одоо ингээд нөгөө хүний одоо жишээлбэл биеийн хилэмж гэдэг зүйл бол маш их олон зүйлийг илэрхийлж байна те. Гэтэл тэр хүн үгээрээ хилдэггүй. Одоо үгээрээ чамайг одоо тэгин ингэ занл хийлдэггүй мөртлөө тэр хүний гаргаж байгаа үйлдэл нүдний харц те. Одоо ийм байдлаараа хүртэл хүнийг дарамтанд оруулж байгаа тохиолдлууд байна шүү дээ. Тийм. Одоо өөрөөр хэлбэл бидний дунд их тийм нийтлэг одоо жишээ гэж ярих юм бол түгээмэл одоо бас олонний хүртэл болсон жишээ гэвэл бүгд найрамдах Солонгос улс зорчиж байгаа нэг онгоцны үйлчлэгч эмэгтэйтэй одоо манай нэг төрийн өндөр албан тушаалтан ёс бус үйлдэл хийсэн тухай бол их мэдээллийн сайтуудаар явьжсэн. Тэгэхээр бид нөгөө яг таны хэлдгээр төрийн өндөр дээд албан тушаалтнасаа эхлээд тий бага дунд шатны бүхэл одоо ажилтан ажил олгогч энэ хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа оролцогч нар энэ тухай мэддэг байх ёстой, мэдээлдэг байх ёстой, үл твчдэг байх ёстой, хөхүүлэн дэмждэггүй байх ёстой гэж ойлгоод байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг яг энэ одоо бэлгийн дарамтнаж гэдэг юм уу ажлын байрны дарамтанд өртөж байгаа хохирогч нар ихэвчлэн маш удаан жилийн хугацаанд бас яг одоо энэ дарамтанд байсан тохиолдлууд маш их байна л да. Энийг нөгөө хин нэгэнд хандхаа мэдгүй эсвэл ичдэгч гэдэг юм уу. Магадгүй нөгөө нэг гэр бүлийн хүмүүс нь мэдчих юм бол нөгөө гэр бүлийн харилцаанд нь бас сөргөөр нөлөөлөд ирдэг ч гэдэг юм уу. Найз нөхдөдөө бас хэлээд ингээд ярих гэхээр бас нэг буруу зүрх ойлголт төрүүлчихдэг юм болов уу гэд. Ихэвчлэн энэ төрлийн хохирогч нарыг чи өрөөсөө болсон биз дээ. Энд чинь нөгөө хаалттай хаалганы цаана болж идэг
ихэвчлэн нөгөө даалт хэлбэрээр үлдэгддэг лийн зөрчил одоо хэрэг шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр одоо бид нар одоо нөгөө нэг миний түрүүн яриад идэг бид нар энэ хөдөлмөрийн харилцаанд ороод 100 гаруй жил болчлоо. Сойрын иргэншилтэй болоод. Тэгэхэд хамаагүй харцангуй одоо соёл суугч гэдэг юм уу, хууль эрх зүйн орчны сайжирч байгаа энэ тохиолдолд биднээс өөрсдөөс нь шалтгаалаад энэ үү шалтгааллах юмнууд бас их байна гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ харилцаанд орж байгаа хүн бүхэнд энэ насанд хүрсэн хүн бүхэнд энэ хамааралтай ойлголт юм аа. Тэгэхээр бид нар энэ одоо ёс бус хандлага одоо юу гэдгийг зөв бүс үйлдэлийг хизээд одоо дэмжихгүй байр суурь илэрхийлдэг магадгүй одоо энэ төрлийн хохирогч болсон хүмүүсийг дэмждэг, тусалдаг, юм хамтардаг ийм байдлаар бас асуудалд хандвал их зөөр юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр яг нөгөө манай амар тунгалаг хуульчийн хэлж байгаа бол бүгд бол үнэн. Тэгээд энэ талаар бол яг одоо ийм байдалд ордог гэдгийг бол дэлхийд дахин бол мэдж байгаа. Тийм ч учраас бүх төрлийн арга хэмжээг авч байна. Жишээлбэл тэр нөгөө Кореан ярийн үйлчлэгчид одоо ажлын байрны бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл үзүүлсэн байж болзошгүй юм асуудал гарахаар тэр байгууллагын систем маш үр дүнтэй ажиллаад тэр хүнийг одоо мөрдөн шалгах ажиллагаанд онгоцноос буунгут нь одоо шилжүүлж авах шийдтэй тий. Гэтэл одоо манай улсад яг ийм байдлаар үр дүн нөлөөтэй ажиллаж чадаж байна уу гэдэг ийм асуудал байгаа юм л да. Тэгэхээр бид нар энэ дээр бол сайн жишээнүүдийг ингээд үр дүнд хүрч болдог гэдэг ийм одоо зүйлүүдийг бол гаргах шаардлагатай. Тэгээд яг үнэхээр одоо энэ бэлгийн дарамтанд өртсөн одоо эмэгтэйчүүд шүүхэд гомдлоо гаргаад ингээд шийдвэрлэхэд одоо манай бас шүүгч нар өөрсдөө энэ талын мэдээлэл бас сайтай хуулиа хэрэгэлдэг ийм одоо мэдээж хүний эрхийг хамгаалагч ийм хангагч ийм хүмүүс. Тэгээд ойлгоод энэ талаар бол шүүхтэр явж байгаа маргаанууд бол одоо ажилтны талд тэр дарамт хүчирхийлэхгүй байх гэдэг тэр маш тодорхой асуудлыг бол ингээд шийдвэрлээд явж байгаа гэж би бол одоо өөр харж байгаа гол нь бид нар энэ талаар мэдлэг ойлголтоо сайжруулах. Яаж таслан зогсоох юм? Одоо гендерийн тэгш байдлын тухай хуулийн дээр бол ажил олгогч ажилтнуудад заавал хийх сургалтанд бол энэ ажлын байрны бэлгийн дарамтын талаарх сургалтыг заавал орох ёстой гэж заасан. Хэдэн байгууллага өнөөдөр энэ ажлын байрны бэлгийн дарамт гэж юу вэ гэдэг зүйлийг зааж байгаа вэ? Тэ? Тэр ажилтнуудаа мэдлэг болгож байгаа вэ? Тэ. Гэдэг нь бол одоо эргэлзээтэй асуудал. Тэгэд энэ ажлын байрны бэлгийн дарамтын асуудал чинь өөрөө тэр хүний оршихуйг одоо үгүйсгэж байна. Тэр хүнийг сэтгэл гутралд одоо хөтөлж байна. Цаашаа тэр хүн одоо амьдрах одоо тийм сонирхолгүй амиа хорлоход хүртэл хүргэж байгаа ийм аюултай нийгмийн ноцтой үр дагавартай ийм үзэгдэл байгаа байхгүй. Тэгээд тэр хүний нэр төр алтар хүнд те энэ зүйлд хүртэл маш аюултайгаар занал хийлж байгаа. Ийм одоо үйлдэл учраас энээс урьдчилан сэргийлэх гэдэг бол хамгийн зөв арга. Хамгийн зөв. Энд дээр мэдээж эрийг нөгөө нэг сургалт сурталчилгаа мэдээж эрийг энэ хамгийн чухал зүйл бас нэг хүмүүс өөрсдийн хандлагаа өөрчлөх асуудал. Тэгвэл одоо юу гэдгийг бас зарим хувьчнаар ярьж илээ л дээ. Одоо яг энэ нөгөө байгууллагууд дээр очиод энэ ажлын байрны бэлгийн дарамттай, ажлын байрны дарамттай холбоотой сургалтууд хийхээр энэ тухай ярихаар ямар хэлбэрээр жишээлбэл магадгүй энэ ажлын байрны бэлгийн дарамт илэрх вэ гэдэг ингээд жишээд та ярихаар инээлдээд ч юм уу тэгээ тэрийг нэг юм хошин байдал руу оруулаад одоо нэг тийм тоглоом шоглоом болгоод дуусгачих гэдэг нэг ийм юмуд ажиглагдаж байгаа. Ер нь их байгууллагуудад нэг ажилчтан ч гэдэг юм ажил олгогч ингэж хүлээж авдаг гэж яриад байгаа. Энэ одоо хэд байдтай яах вэ? Тэгээд нөгөө яг тэр нөгөө ажлын байрны бэлгийн дарамтын одоо тэр хүнд туршлагыг аваагүй тий хүмүүс гэдэг юм уу тэр талаар яг тухайн үедээ тэр хүмүүс ингээд тий ойлгохгүй байж болно шүү дээ тий. Тэгээд нөгөө нарийн болгодог ч юм уу ийм байдлаар өнгөрөх гээд идэг. Гэтэл яг энэний хохирогч гэдгийн байр сууриас өнөөдөр бид нар ингээд хүн зөвлөгөө өгдөг хүмүүсийн хувьд ингээд авч үзэх юм бол тэр хүний одоо тэр нөхцөл байдалд бол үнэхээр аимшигтайгаар нөлөөлдөг. Ийм одоо хор дагавартай, үр дагавартай зүйл байгаа байхгүй. Одоо энэ 97% эмэгтэйчүүд өртөж байгаа юм бол тэр олон улсын одоо байгууллагын судалгаагаар эмэгтэйчүүд одоо хөдөлмөр эрхлэхэд саад болж байгаа маш том хүчин зүйлийн нэг нь бол энэ бэлгийн дарамт байна. Гэж тодорхойлж байгаа байхгүй. Тэгэхээр энээс болоод одоо юу гэдгийг эмэгтэйчүүд тэр бүтээмжтэйгээр хөдөлмөр эрхлээд нийгэмд одоо хувь нэмрээ оруулаад бусдын адил цалин хөлс аваад ингээд ажиллаад явах. Дээрээс нь тэр улс орны эдийн засгийн өсөлтөнд хүртэл энэ зөвхөн энэ
дарамтын асуудлаа зохицуулж чадаагүйгээс үүдэлтэйгээр одоо энэ ажлах хүчний хомсдол тий одоо тэр ур чадварын хомсдол гэж зүйлүүд чинь бий болох ийм одоо эрсдэл байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо бид нар үнэхээр нөгөө нэг үйлживчих. Энийний тулд манлайлал хэрэгтэй байхгүй. Өнөөдөр энэ манай улс төрийн өндөр албан тушаалтнууд манай одоо маш олон сайн туршлагатай компаниуд бол байгаа. Энэ нь бол маш юм корпорат соёлтой компаниуд бол энэ дээр бол одоо ингээд бүр zero tolerance гэдгээ бүр ажилтнуудаа ч ойлгуулсан одоо ийм компаниуд бол байгаа. Тийм учраас тэр компаниудынхаа бид нар сайн туршлагыг одоо авах тийм ээ. Тэгээд ажилтан одоо Батын доржийн гаргасан одоо гомдлыг ажил олгогч анхаарч энэ манай байгууллагт ямар хор хөнөөлтөй зүйл вэ гэдгийг бас ойлгож ингэж одоо шийдвэрлэж тэр байгууллага дээрээ тэр туршлагыг одоо гаргах, тэрнээс урьдчилан сэргийлэх ийм л одоо шаардлагатай болов гэж ингэ шаарад байгаа. Тэгээд энэ нөгөө бэлгийн дарамтаас гадна ийм дарамтанд одоо энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүмүүс маш их хүртэж байгаа байхгүй. Ингээ зөв бусаар одоо ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаарддаг. Одоо илүү цагаар хууль бусаар ажилуулдаг тийм ээ. Тэгээд одоо маш их үүрэг даалгавраар одоо дардаг. Тэгээд одоо тэр хүнийг одоо юу гэдгийг юу дуртайгаа одоо хийлэх гээд байгаа юм шиг одоо удирдах ажилтнуудынхын зүгээс одоо айлгадаг, занл хийлдэг тий ажилгүй болгоё шүү. Одоо чамайг одоо халлаа гэхэд дараачийн хүн чинь хүлээж байгаа шүү ч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо тэр одоо хүүхдээ зөвлөгдөг дарга нар зөндөө байна. Тийм. Үгүй тэгээд одоо гэрийнхэн хоол энэ зөв юм уу? Энэ зөв үү гэдэг асуултыг хүн болгон өөрөөсөө асуумаар байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө хөдөлмөрийн хуулиас гадна энэ ажил хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа энэ талууд гэдэг чинь хүмүүс бид нэр өөрсдөө тий бид нэр одоо үйлчлүүлэгчийн хувьд ч ажил олгогчийн хувьд ч ажилтны хувьд ч энэ хөдөлмөрийн харилцаанд бид нар оролцсноо. Тэгвэл зөв ёсны шаардлага тавьдаг. Одоо ажилтнаа ажил олгогчтой хэн айлндаа харилцан хүндлэлтэй байх. Ийм одоо зүйл маш чухал байгаа. Тэгээд одоо олон улсын байгууллагуудад бол тэр нөгөө харилцан хүндлэлийн зарчим гэдэг зүйл бол маш хүчтэй үйлчилж байгаа шүү дээ. Тэрийгээ одоо альва хурал уулзалт те бүх юмн дээр одоо ингээд танилцуулаад явж идэг. Тэгээд энэ ажлын байрны нөгөө дарамтыг зөвхөн ажлын байран дээр үлдээд байх юм байна. Ажлын байр гэж хаана юм бэ гэсэн чинь хөдөлмөрийн тухай хуулийн дээр энэ ажлын байр гэдэг бол энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилтны ажил үрээ гүйцэтгэж байгаа газар амрах, одоо завсарлах те мөн одоо байгууллагын амралт байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийн бүх арга хэмжээ үүнд хамаарна гэдээ ингээд заасан. Тэгэхээр одоо юу гэдэг байгууллагаараа нэг амралтанд яваад одоо бүгдээрээ одоо сайхан амарлаа гэж ботход тэнд энэ ажлын байрны дарамтын шинжтэй үйлдэл хориглогдно. Энэ бол ажлын байрны дарамт гэдэг одоо бэлгийн дарамт гэдэг одоо зүйл шууд одоо тооцогдож хамаардаг ийм байгаад байгаа. Тэгэхээр одоо ингээд ажлын байран дээрээ байхдаа л дарамтлаагүй ажилласаа гараа явахт нь одоо утсаар тий би гэртээ байхад нь одоо утсаар залгасан мессеж бичсэн гэвэл энэ өөрөө энэ ажил олгогч ажилтан одоо тэр хоёрын хооронд дарамт хүчирхийллийн шинжтэй үйлдэл байна гэж ингэж шууд харагдан. Дээрээс нь зөвхөн ажил олгогчоос юм уу ажил удирдагчаас дарамтлах гэдэг зүйл байхгүй шүү дээ. Тэгээ ажилтан бие бинийгээ дарамтлуулна. Мөн одоо ажил олгогч ажилтан ажил олгогчийг мөн одоо гуравдагч этгээдээс гэсэн ийм одоо өргөн хүрээтэй ойлголт. Тэгэхээр энэ Австрали улс чинь бол энэ олон улсын хөдөлмөрийн байгууллагын 102-р конвенцийн үзэл баримтлалын хүрээнд энэ гэр бүлийн хүчирхийллийг энэ ажлын байрны дарамт хүчирхийллийн 3 дахь этгээдийн дарамт хүчирхийллийн хэлбэр гэдгийг бол ойлгоод ингээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн одоо ажилтнанд 10 хоногийн цалинтай чөлөө олгох ийм одоо хөдөлмөрийн актаа бол гаргалаа шүү дээ хөдөлмөрийн хуулиа тийм. Тэгэхээр энэ ажлын байрны орчин гэдэг бол өөрөө бүхэлдээ энэ хөдөлмөр эрхлэлтийн орчин гэдэг бол бүхэлдээ маш өргөн хүрээний ойлголт юм аа. Зөвхөн танай байгууллагын хаалгаар орж ирж байгаа асуудал бол биш. Тэр хүн ажиллах, амьдрах орчин өөрөө дарамтгүй байх явдал юм аа л гэж ойлгох хэрэгтэй байна. Маш өргөн хүрээнд авч үзэж чинь тий. За одоо юу гэдгийг за ажлын байрны бэлгийн дарамт энэ ажлын байрны дарамт нь өөрөө хөдөлмөрийн эрхийн зөрчлийн нэг хэсэг баг. Гэтэ ер нь яг энэ хөдөлмөрийн эрхийн зөрчил гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Тий. Магадгүй энэ хөдөлмөрийн эрхийн
зөрчлийг энэ маргааныг хэрхэн шийдвэрлэдэг юм. Тийм яг энэ тухай та бас манай үзэгчдийг тодорхой тайлбарлаад өгөөч. За тэгэхээр нөгөө хөдөлмөрийн эрхийн маргаан гэдэг зүйл бол өөрөө энэ өмнө нь бол одоо хөдөлмөрийн хуулиар чинь бол бид нөгөө нэг хөдөлмөрийн маргаан гэж ингээл явж илаа тий. Хөдөлмөрийн маргаан, ганцаарчилсан маргаан, хамтын маргаан гэдэг ойлгодог байсан. Одоо бол хөдөлмөрийн эрхийн одоо зөрчил, хөдөлмөрийн эрхийн маргаан, хөдөлмөрийн сонирхлын маргаан гэж ингэж хоёр хөдөлмөрийн маргааныг ангилж үзэж байгаа. За энэ нь болохоор хөдөлмөрийн олон улсын стандарттайгаа нөгөө манай хөдөлмөрийн хууль нийцэлтэй байгааг бас харуулж байгаа. За тийм хөдөлмөрийн эрхийн одоо маргаанд юуг хамааруулж одоо үзээд байна вэ гэхээр зэрэг танд хөдөлмөрийн тухай хууль, одоо хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг зөрчиж байгаа тохиолдолд бол энэ өөрөө хөдөлмөрийн эрхийн маргаанд орж байгаа. За харин та хөдөлмөрийн гэрээ байгуулах, хамтын гэрээ хэлэлцээр байгуулахтай холбоотой талуудын хооронд үүссэн сонирхлын зөрүүг хөдөлмөрийн сонирхлын маргаан гэж ингэж ялгаатай ойлгож байгаа. За тэгээд ихэвчлэн бол одоо энэ хөдөлмөрийн эрхийн одоо маргаан одоо шийдвэрлэгдэх ийм одоо хуулийн одоо туршлагууд бол нэлээдгүй байдаг. За тэгээд хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх бас тэр нөгөө механизмыг бол хөдөлмөрийн тухай хуулиар наривчилж бас зохицуулсан. За тэгээд энэ зохицуулалтын дээр бол хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комисс гэж одоо 20-оос дээш хүнтэй байгууллага дээр бол байгуулагдана. Одоо за тэгээд энэ сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо гэдэг ийм байгууллагууд бол хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэнэ гэдэг ийм одоо зохицуулалт орж ирж байгаа. За тэгээд хөдөлмөрийн эрхийн маргаан цэцлэх комиссийн хувьд бол талуудыг эвлэрүүлэхийн хэлэлцүүлэх бүхий л талын арга хэмжээг аваад тэгээд одоо талууд эвлэрээгүй болвол энэ одоо энийг бол сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл бол нэг давж заалдаад байгаа тийм ийм одоо үр дагавартай харагдаад байна. Гэтэл одоо хууль маань бол ийм зохицуулалтыг оруулж өгсөн боловч яг өнөөдөр нөгөө хуулийг хэрэгжүүлэх гэхээр биднэрт юу хэрэгтэй вэ? Нөгөө потенциал одоо биднэрт ийм туршлага шийдвэрлэх одоо ур чадвар юм хэрэгтэй. Тэгэхээр энэ хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо энэ хөдөлмөрийн эрхийн маргааныг бас үр дүнтэй шийдвэрлэж яг бодит амьдрал дээр бол өнөөдөр чадахгүй байгаа гэх. Одоо ер нь эвлэрэхгүй юу гэд ингээд одоо нэг асуудлыг болоод явуулаад байгаа. За тэгэхээр энэ нь бол өөрөө жоохон тийм мэрэгжлийн төвшөнд бас ажиллаж чадахгүй байна гэж ингэж харагдаж байгаа. За тэгээд энэ маргааныг бол одоо нэг хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хорооны одоо шийдвэрийг талууд эвлэрэн хэлцээгүй энэ шийдвэрийг одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд гомдол гаргах хэрэг нь нээлттэй юм байгаа. За тэгээд нөгөө хөдөлмөрийн ер нь ямар одоо маргаанууд хөвчлэн байдаг вэ гэвэл нөгөө сахилгын шийтгэл буруу ногдуулсан одоо цалин хөлсийг олохгүй байгаа хууль бусаар одоо ажлаас халсан өөр ажилд үндэслэгүүгээр одоо шилжүүлсэн үндэслэгүүгээр албан тушаал одоо бууруулсан гэдэг юм ер нь энэ хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй холбоотой түүнийг одоо эс хүлээн зөвшөөрсөн тий. За мөн одоо цалин хөлстэй холбоотой гэсэн ийм ер нь гол ийм хоёр төрлийн маргаан л ер нь шүүхээр нэлээд одоо шийдвэрлэгдэл байна тий. Зөв. Ихэвчлэн одоо юу гэдгийг ажилтны талд одоо шийдвэрүүд гардаг байсан. Одоо зүгээр шинэ хуулийн үйлчлэлээс хойш харьцангуй нөгөө нэг ажил хөдөлгөгчийн бас одоо эрх зүйн байдлыг нэлээд дээрдүүлсэн болов уу гэж харж байгаа. Тэн дээр та ямар саналтай? Яг нөгөө энэ шинэ хуулийн зохицуулалт өөрөө бас их нарийн болсон байхгүй юу? Одоо өмнө нь бол одоо ингээл ингээгүй гэдэг одоо нэг хуулийн нэг одоо заалтаас ч болоод юм уу тий. Тэр нөгөө нэг ажилтны талд шийдвэрлэх юм боломжууд байсан бол одоо хөдөлмөрийн тухай хуулиар бол энэ нь бас ажил олгогчийн нөгөө нэг нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагыг нь бол ингээд бас нэлийн тэлж өгсөн. Жишээлбэл нөгөө сая бас амар тунгалаг хуульч хэлсэн шүү дээ тий. Нөгөө энэ хөдөлмөрлөлтийн харилцаа чинь бас ингээд нөгөө уртын ээлжээр ажиллах, зайнаас ажиллах, тий гэрээсээ ажиллах гэд энэ хөдөлмөрийн одоо тэр улирлын чанартай ажил хийх гэд ийм асуудлуудыг нийгмийн одоо зохицуулалтын дутагдaltaй байсан тэр зохицуулалтуудыг зохицуулж өгснөөрөө энэ нэг ажил олгогчийн одоо гаргах алдаа болон тэр хэрэгцээ шаардлага нь бол хангагдсан гэж бас хараад байгаа. Нөгөө талаасаа ч ажилтных бас мөн одоо хангагдж байгаа. Жишээлбэл улирлын чанартай ажил үүргийг одоо хийж гүйцэтгэдэг ажилтан одоо ингээд улирлын чанартай ажлыг хийж гүйцэтгээд ингээд
ажиллаад байх юм бол тэр ажилтны нөгөө хөдөлмөрлөлтийн харилцаа бол өөрөө хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй дараачийн үйлрэл эхлэхэд тэр хүн ингээд ажиллаж байхаар хөдөлмөрийн хуулинд одоо хуульчилсан байх жишээтэй. За мөн одоо нөгөө хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа одоо ажилтны хугацаатай хөдөлмөрийн гэрээг одоо сунгаж ингэж ажилуулсан тэр хугацаа одоо 2 жилээс одоо дээш болсон тохиолдолд хууль бол өөрөө хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр одоо тогтоож ингэж явж байгаа зохицуулалт үйлчилж байгаа. Гих мэтчлэнгээр ингээд хуулийн зохицуулалт бол ингээд сайжирсан байгаамаа. Ямар тохиолдолд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа вэ? Тэгээ ямар тохиолдолд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл болцлуудыг ч гэсэндээ маш юм тодорхой болгож өгсөн. За өмнө нь бол одоо ингээд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдэг нь бол яг хөдөлмөрийн хуулийн дээр ямар тохиолдолд вэ гэдэг нь маш тодорхойгүй байсан байхгүй юу? Одоо бол энэ хөдөлмөрийн тухай хуулийг талууд харилцан тохиролцоо тийм хугацаатай гэрээ байгуулж болох юм шиг одоо ийм зохицуулалт ингээд явж исэн. За тэгээ туршилтаар ажиллахтай холбоотой зохицуулалтууд бас ингээд наривчлан хуульчилж орж ирсэн. За тэгээ энэ дээр нь юу байгаа вэ гэхээр нөгөө эзгүй байгаа ажилтны оронд ажил үүрэг гүйцэтгэж байгаа бол тухайн ажилтныг одоо ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар мөн одоо нөгөө санхүүжилт нь одоо тодорхой лимиттэйгээр ийм ажил үүргийг хийж гүйцэтгээ дуусж байгаа одоо төсөл хөтөлбөрч байдаг юм уу те ийм зүйл дээр ажиллаж байгаа ажилтны ажил үүрэг бол хугацаатаагаар одоо ингээд зохицуулагдах ийм зохицуултууд орж ирсэн. Тэгээ энэ хууль заасан зохицуултаас бусад тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээг хугацаатаагаар байгуулахыг хориглолцоод байна. За тэгээд энэ дээр болохоор нөгөө туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ гэдэг ингэж гэрээ байгуулад энэ гэрээндээ бол ажилтны ажил мэрэгжил ур чадвар одоо тэр хандлага энэ тухайн байгууллагын соёл ажлын байрных нь одоо шаардлагат нийцэж гинөө гэдгийг одоо шалгах зорилгоор энэ туршилтаар ажиллах ийм хөдөлмөрийн гэрээ байгуулна. Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ 3 сараас одоо илүүгүй байна гэсэн ийм зохицуулалт нөгөө хөдөлмөрийн хуулинд ингээд хуульчлагдаад орж ирсэн байгаа даа. Тэгэхээр нөгөө өмнө нь бол ингээд туршилтаар ажиллаж байгаа ингээд хугацаанд дуусахгүй одоо хэдэн жилээр явцсан ч юм уу те ийм тохиолдол байдаг байсан бол одоо цаашид ийм зүйл бол одоо хөдөлмөрийн хуулинд бол байхгүй нэг удаа шаардлагатай тохиолдол гэж байгаа шүү дээ тий 3 сараар сунгана гэж байгаа. Тэгэхээр тэр шаардлагатай тохиолдол нь юу байдг вэ гэдгийг ажил олгогч өөрөө тайлбарлах бас ийм үүргийг хүлээж байгаа. Зөв. Тэгэхэд өнөөдөр бидэнтэй ярилцаж энэ хөдөлмөрийн эрх зүйн харилцаа ажлын байрны дарамттай холбоотой маш сайхан мэдээллүүдийг өгсөнд баярлалаа. Ажилтны өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад энэ бас ажлын байрны дарамтын талаарх тийм ээ бас нэг тодорхой ойлголтыг бас сонирхсан хүмүүст нь ингэж хүргэх боломжийг олгосон танаа бас энэ подкастын хамт олондоос талархлаа илэрхийлье. Маш их баярлалаа. Ингээд бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.